За юу яцхаанда манайхаа ингээд өнгөрсөн шөнө 71 мянган хүн амтай Доминик гэдэг улсад ирлээ. Тэгээд манайхан нөгөө Доминикан Републиктэй андуураад аж магадгүй тэр улстай андуураад идэм билээ. Тэрнээс өөр улс Доминикан Републик биш Доминик гэдэг ийм 71 мянган хүн амтай бас л өмнө нь сонсож барьж байгаагүй ийм улсад ирлээ. Тэгээд би энд хаана барилсан бэ гэхээр ийм хостел багхгүй юу. Одоо ингээд өрөөндөө дөрүүлээ байна гэсэн үг. Тэгээд одоогоор бол харин азар гэдэг юм уу? Надаас өөр хүн алга байна. Тэгээд сайхан юм хумаа гаргаж тавиад өглөө босоод нэг сайхан хувц хунруудаа ингэж нэг сайхан угаагаад угаалгын машин байгаад ирнэ. За тэгээд ингээд одоо гарах гэж байна. За тэгээд гарахын өмнө бас одоо ингээд их сургуулаа төгсөж байгаа залуучууд тийм ээ. За ингээд ямар нэгэн ажлын байран дээр ажлын байр хайж байгаа гарах байгаа бол зангаа имэйл рүү ороод өөрийнхөө CV-г үүсгэснээр одоо мөрөөдлийнхаа ажлыг миний дүүнээр бас олох боломжтой. Тэгээд угаасаа энэ Монголдо ганцхан Монголын хамгийн том одоо ажлын байрны нэгдсэн платформ бол зангаа имэйл. За тэгээд зөвхөн одоо сургууль соёлоо төгсөж байгаа ч биш тийм ээ. Одоо ер нь нэг энэ байгаа ажилдаа нэг л ийм сэтгэл хангалуун бус нэг л өөрчлөлмөр солимоор ч юм уу нэг ийм амьдралынхаа нэг өөр төвшөнд гармаар ч юм уу ингээд хүн нэг дотроос нэг юм хатгаад байдаг шүү дээ тий. За тийм бол бас мөн адил та энэ зангаа имэйл рүү ороод Зангаа цэгмэн Монголын иргэн бүрд ажлын байр. Тэгээд манай хостел маань өрөөнөөсөө гарахаар ингээд сайхан галтгоогоо дундаа хэргэлчин те хөрөгч мөрөгч ингээд байгаа. За энэ өрөөнд нэг бороо байсан шүү. За ингээд чинээ 0-той. Харин манай хостелийн хамгийн гоё нь юу байна гэхлээр юу байна гэхлээр энэ чинээ ийм гоё далаатай. Яг ийм далаагийн энэ бич фронт дээр байгаа байхгүй юу. Тийм болохоор бол бас оройдоо ингээд ирээд энчээ бас ингээд суугаад байж хад бол тун гоё байгаамаа. За ингээд би одоо бас энчнээс дахин нэг ивент итгэжээ сурчлаа. За энэ бол ингээд Shopee Hub имэйл та бүхэн мэдж байгаа. Та Shopee Hub имэйл рүү орсноороо одоо хятадын үйлдвэрээс нь шууд одоо 21 аймаг 9 дүүрэгт одоо өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ хөрвүүлэн авах боломжтой. За ингээд Доминик улстай танилццгаая. Хятадаас шууд захиал Shopee Hub цэгмэн. Энэ ингээд манай хостел гаднаасаа Росси хостел гэдэг хостел. За тэгээд гараад ирэнгүүт гадаах байдал маань ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ Доминик улсын хамгийн одоо алдартай зүйл нь юу гэж юм? Байгаль юм байна. Тийм их гоё байгальтай юм байна л да. Ингээд хүрхрээ мөрхрээ тэгээл тэ янз бүрийн халуун аршаа машаан тийм юмараа их алдартай гин. Тэгээд өнөөдөр бол амралтын өдөр. Тэгээд ер нь бол энэ 71 мянган хүн амт улс болохоор гадуур мадуур нэг хүн бараг харагдахааргүй юм байна. Hello. Гадуур бол нэг хүн амтан харагдахааргүй юм байна. Тийм болохоор ямар ч өнөөдөртөө би нэг энэ Botanic Garden гэдэг цэцэрлэгт хүрээлэн байгаа юм байна л да. Одоо манай энэ хостелээс нэг 800 м гэвүүдээ. За тийшээ орж ямар ч байсан нэг байгалийн ажил тийм. Ингээд энэ чи Botanic Garden маань эхэлж байгаа юм байна. Сайхан ногоон байгуул донд. Тэгээд ийм байдаг гинэ. Энэ нөгөө 71 мянган хүн ам айгүй цөөхөн учраас энэ улс нөгөө иргэншил айгүй амархан болгох юм байна. Одоо энэ Доминикийн улсын иргэн болгоё гэвэл айгүй хэлбэр юм байна л да. Ингэх юм байна. Одоо энэ улсаас ямар нэгэн байдлаар 200 мянган доллар хүртэлх одоо 200 мянган долларт одоо юм үл хөдлөх худалдаж авах юм бол тэг нэг юм хаус ч юм уу нэг юм худалдаад авчихаар тэгээ шууд иргэншлийн ямар ч саадхүүгээр олгочтой юм байна. За тэгээ энтхийн иргэн болсноороо давуу тал нь юу байдаг вэ гэвэл эн чинь 145 улс руу заяа одоо энэ Доминик улсын паспорт 145 улс руу визгүй болон визний одоо хөнгөлөлт
хүмүүст хөнгөлтөөгөр зорчтой юм байна. Тэгэнгүүт ийшээгээ бас ингээд зарим улсын иргэд ирж их иргэншил авдаг юм байна л да. Яагаад гэж нэхэр энэ 71 мянган хүнийг одоо визгүй болгочлоо гэд тэр улсуудад аюул байхгүй байхгүй. Иммигрантын аюул үүсэхгүй 70 мянган хүн ч ороод уусаал байхгүй болчих шít. Тэгээ нөгөө талаас эн чинь бас нөгөө Английн колони байсан. Тэгээд Англи Европын орнууд болон Америкийн орнуудтай айгүй нөгөө харилцаа сайтай юм байна. Бас нөгөө офшор бүсн юм байна. Офшор улс. За тийм учраас бол ингээд энэ улсын паспорт бас ийм хүчтэй байдаг юм байна шүү. За ингээд цэцэрлэгт хүрээлэн дотор хүүхдүүд крикет тоглож байгаа шүү бах юм. Энэ спорт чинь крикет. Hello. Mama, what is the name of this sport? Cricket. Yes, it's cricket. It's called Lapua Tigers cricket team. Cricket team. Yeah. Hey, can I see? Can I see? Нэг юм мод үйдэг юм байна шүү дээ. Энүүгээр бөмбөг ирэхээр нь панч. Бөмбөг ирэхээр нь ингээд зөгтөг. За хэрэглүүд нь ийм юмнууд байдаг юм байна. Би ч өстой крикет гэдэг спортыг ерөөсөө хальт харж ирснаас бол 4 минут бол өстой мэдэхгүй. Өмсгөл хэрэглэл ямар байдгийг. За тэгээ нэг юм баг юм шиг байна. За энэ цэцэрлэгт явж ирсэн бас энэ бэлтгэл хийж байгаа хоёр хүн баг шиг байна. Бокси бэлтгэл хийгээд байгаа бол та. Бокс кикбокс хөл оролцоод эхэллээ. Ажилладаг өшөө урдан. Хөл дээр ажиллаач ээ. Нэг бокс гэдэг. Are you teacher sir? Trainer? Trainer? Very good. Thank you. За энэ бол нэг юм худалдааны төв зах нь болтой юм байна. За ишээгээ бас орж сонирхноо нэг хоол байвал авч идээ да. За энэ ч ерөн тэгтээ их сонио улс байна шүү. Бас ийм хитрхи хүн ам багтай болцохороо ийм юу юм бэ? Байгалаас нь өөр нэг тийм үзэж харах юм байхгүй. Тэгэл за энд одоо бодвол хувц хонор зардаг л юм шиг байна. Юу вэ? Зах нь хүртэл юм хоосон ба шүү дээ. Баахан хоосон лангуунууд. Хүнч байхгүй шахуу. За ийм л байдаг юм байна да одоо. 70 мянган хүн амтай улсын 20 мянган хүн амьдардаг нийслэл хотно. Нөхөө. I don't understand. За. Сая бодвол өвсөл зарах гэдэг шиг байна да надад. Юу юм бэ шүү? Ер нь энэ Латин Америкийн улсуудаар бол баг алхам тутам ингээд жоохон яваал өвс авах уу гэсэн хүмүүс бол битүү байдаг юм байна. Ерөөсөө тэгэл энийг хэрэглээл ингээл амьдралын хөвшил болцсон л ийм хүмүүс байдаг юм байна да. Hey, how are you? Hey, I'm good. And what's your name, sir? My name is Claudio Slater. Yeah. Better known as Cucumba. Cucumber. Yes, Oh. yes, okay. So Are you working here? Selling some things? I'm not working here, but I just come and shop here. Common shop here. Yes, yes. Oh, yeah. Where is your shop? No, I haven't got my shop, but I come in and buy from the people. Yeah. Yes. You are going to buy some things? Yes, I'm going to buy rum for me to drink. Yeah. Yeah, you would like a drink of rum with me? Yeah, yes, please. Yeah, let's go. За нэг уух юм байна. Yes. Явах гэж байгаа шиг байх юм. Many. And are you local? Yes, you from where? Come. Yeah. You from where? From Mongolia. Oh, that's good. Тоглоом байна. За камераар бичлэг хийхгүй гэж юм. Okay, no problem. Yeah. What do you want to drink? What do you want? You want a rum? Yeah. Yes. Let us give this Rum is alcohol. Yes. No alcohol. What do Thank you. You want juice? Yeah, just juice. Yeah. Эрх уух гэжсэн биш намайг. Friendly. Yeah. Thank you.
Amen. Thank you, We sir. are one Caribbean, we are one world. One people, one nation. Yeah. Amen. Thank you, sir. Yes, okay. За өргөийг бас явчихсан чинь нэг хүн яваад намайг Yes. гоёугаар бас дайлчихсан Yes, шүү дээ. amen. Yes. Thank you for your kind. Yeah. So I'll see you another time. When you go put me on your own media to say how Dominican accept you so good in their country. Yeah, yeah. So when I come to Cambodia, you will accept Yeah. in your country. Nice. Amen. We are happy people. Praise the Lord. Yes, I know. Happy people is Dominica. Yes. Yes. Thank you, sir. You're welcome. Thank you. Okay, yes. So I'll see you. Bye-bye. See you. Thank you. За хөрхи бас сэтгэлээрээ байна шүү дээ тий. Нэг ундаа авч өгөөд бас их орноос сурчлаад авчиж штэ миний камер донд. Бид нар бол ийм сайхан найрсаг. Sorry? Go put that on people, boy. I don't understand. I don't know. Энийг залгаж шууд юм яриад ах юм. Тэгээд гартаа бол ингээд ийм тонглог уутанд өвсөл баг шиг байгаа. Нэг тим юм хийцэн л. Тэгээд хажуугаар нь зөрхөөр л камер гээл нэг юм яриад байна да. Даа ч ойлгохгүй. Тэгээд эдний нөгөө хэл чинь юу байхгүй юу? Франц болон юугаар хольж ярьдаг. Англиар. Тэгээ Корол Франц хэл гэж байгаа. Тэгээд нэг юм яриаг нь бол би ягаад ч ойлгохооргүй юм бэлээ. Ойлголцооргүй юм бэлээ. Тэгтээ бол яг хөө тэгээд нэг яаж хийж яагаад арга юм болоод яваад байж болж байна. За эдний хоолн нэр нь надад тест айгүй ихгүй таалагдлаа. Энэ ингээд юм дахианы мөч байхгүй юу? Тэгээ энийг бүр ингэж яц чанаж ягаад тэгээ ингээд хуурдаг юм байна. Тэгээ яц чанангуудын ясан нь ингээд баг мэдгэдэхгүй сайж ажиллагдаад идчихэж шít. Тэгээ амт нь айгүй гоё юм байна. Энэ болохоор мангоны яг цэвэр шүүс. Яг цэвэр шүүс. За энэ өстой гоё юм байна. Ингээд яг нэг гоё хоол идсэн юм шиг болох нь байна. За энэний амтын үзээд та. Энэ гоё юм юутай, бяцлагтай. Тэгээд юу гэж хэлдэг вэлгээд энэ доторх юуг нь айгуу гоё амттай, ямар ч гоё бяцлагны амттай. Тэгээ ийм нэг хоол идэж байна. Тэгээ нэг сайхан юм идсэн юм шиг болохоор юм байна. Нэг ийм борото яриад эдний нөгөө байгаль нь гоё гэдээсэн нэг хүрхрээ дээр очихоор ярьчлаа. Good morning. Hey, good morning. Good morning. Yeah, good. За ингээ хүрхрээ очноо. За тэгээд замд маань бас ийм живгэж байгаа онгоц гэх юм уу? Энэ нэлээд л удцсан л онгоц байна. Хэрэг эвдэрсэн онгоц юм байна л да. Тэгээд бас нэг юм таарлаа. За тэгээд замд бол яа харахгүй л байгаль сайтай юм байна. Айгуу гоё агаартай байна шүү дээ. Тэгээд ишигээ нэг юм хөндөй вали байна. За одоо шорон зам руу орох юм байна. Манай машины маань дугуй. Хэвээ нэг юм мүлээсэн дугуй байна да. Бороо ороод идэв шавартай. Гайгүй бахтаа л гэж одоо бодож байна да. Яах вэ тэгээ мэдж байгаа юм билгүй дээ. Оффроуд буюу замгүй гэдээсэн. Тэгэхээр энийг л замгүй гэж хэлээд байгаа юм байна л да. Энэ чинь бас хоёр талаараа ийм бетон цементэлсэн асуудалгүй юм байна. Би ч одоо бүр шавар замаар явах юм байх гэж бодсон оффроуд гэхээр. За тэгээ энэ хүртэл газар машинаар яваад ингээд цаашаага алхах юм байна. Бороо ороод идэг том уу шүү. За энэ ямар ч Европын жуулчид байх шиг байна. Энэ идэг дагаад алхах чи да. За энэ замд нөгөө хавч байна. Яа цаашаа орчлоо. За юм хавч мөвчс краб байгаад байгаа юм биш үү. За энэ чи чимээ шуугаад ороод ирлээ те. Вау.
Оо. Оо хин нэлээ өндөр. Хой хүрхээ биш дээ. Ингээд шууд модон дундаас урсаж ирж байгаа байхгүй юу? Басхаа юм байна. За тийшээгээ бас ордгийн юм шиг байх юм. Агуйлуу. За тийшээ сонирхээ. Йоо гоё нартай байсан бол энд жоохон суухгүй юу? Тэгсэн бол илүү гоё. Гоё байхаар юм байна. Йоо гоё толгой амрах шиг болж шиг эндэрсэн чи. За энэ халтарчихгүй дээ. Ава. Оо. За энэ нэг өөр аяллаа хөтөч. Саний Европуудын. За энэ ч нэг юм агуутай юм байна. Тааш бороо орчих юм аа ингээд. Бороо ороогүй. Тэгээ энд ингээд сууж ирсэн бол гоё байхгүй юу? What's your name, sir? Colonel. Colonel. Local. Local? Yeah, local. Ah, local. Very nice. Yeah. Great. Very beautiful, yeah. Йоо, нартад бол энд ингээд суул нэр үнэхээр гоё юм биш үү? Тэгээд энэ Европ нөхөрч гоё ингэж доор нь сэлж очиж энэ хүрхрээндээ гоё зохиулдаг юм биш дуулна. Баа солионы хуц адагдаа. Солионы хуцтай байсан бол ийшээ доошоо очих хүрхрээнд нь зохиулахгүй юу? Йоо, энэ орчин гэхдээ ямар гоё юм бэ вэ? Үлгэрийн юм шиг байх юм. Тэгээд буцахтаа анхаас ажиглалаа энэ бороо биш бас энчэнээсээ ингэж давхар жоох урсас орж ирдэг юм биш энэ ханлуу. Гой байгальтай юм байна, гой байгальтай юм байна. Яаж ч гой байгальтай юм бэ? Crab. There. Wow. Сайн мөрхөн crab. Ай. I'll bite you. За crab барилаа бид нэр. За алхаад ихэлсэн. Хүү энд нэг амтэн чи юу гэдэг вүлээ? Цаашаа яваад өглөө. За нэрийг мэдэхгүй юм байна. Амтэн таарч байна. За тэгээ эшиг алхахын дээ 10 минут алхаад хос хүрхрээн дээр ирэх нэ. За ингээд алхасаар хос хүрхрээн дээр хүрээд ирлээ. Энд ихтэй айгүй гоё юм аа. Энэ талаасаа нэг ингэж урсаад тэр талаасаа бас нэг ингэж урсдаг юм байна. Тэгээ жоохон уулын хобби мобитэй хүн бол ингээд алхаа явчихдаг юм байна л да. Тэнд одоо нэг бороо алхацсан явж байгаа хад руу. Вау. За тэгээ яалчгүй л энэ Доминик бол угаасаа онцлог юм байгаад гэж хэлсэн. Тэгээд одоо бол би үнэхээр санал нийлж гинөө. Ийм гоё орчин. Яг ингээд бодитоор нь бидрээд энд зогсвол сая би ингээд 10 минутаас хоо шахаа ажигтэй зогслоо л доо. Үнэхээр юм гоё юм байна. Яг энд бол бүр нэг юм толгой амраад нөх ингээд тийм амгалан гоё болж шít. Тэгээд энэ доор нэг юу байгаач энэ хэсэг ийшээгээ бол сэлж болох юм байна. Тэгээд жоохон экстрим хоббитэй хүмүүс бол ингээд дээшээгээ алхаад ингээд тэр давлгааныхын доор нь бас очиж болох нь л дээ. Тэр нэг хүүгээсээ очих гээд алхах чинь. За эсвэл алхаад бас тийшээгээ очиж болох юм байна. Тэгээ миний хувьд бол усны хувцс өмсөөгүй болохоор ийшээ очихгүй. Тэгээд нэг юм аватар гэдэг кино байдаг шүү дээ, тий. Яг тэр киноны чим шиг нэг юм бүр айгүй бүр үнэхээр гоё юм байна. Тэгээ энэ ч нэг жоохон хэсэг зогсноо. За тэгээд хос хүрхрээнийхээ ойролцоо бас нэг байгалийн үзэсгэлэн зүйл байгаа юм байна. Ерөөсөө хажууханд нь 500 м. Одоо энд ингээд нэг уур савсаад харагдаад байна шүү, тий. За энэ юу вэ гэхээр Aqua Cleaner Natural гэдэг ийм халуун булаг юм байна л та. Одоо ингээд газрын доороос оргилж гарч ирж байгаа. Тэгээ одоо энэ бас галтуулын байсан гэсэн үг. Олон зуун мянган жилийн өмнө. Тэгээ одоо бол ингээд доороос нь бас ийм халуун буцалсан ийм булаг ингэж бас төргиж гардаг. За ийм бас сайхан үзэсгэлэнтэй газартай юм байна. Тэгээд энд бол яг юу үнэртэж байна л да, нөгөө өмнөх Санта Люсия улсад байхад нэг үнэрчсэн энэ хүхрийн үнэр юм билээ л дээ. Энэ нэг сонио үнэр. Одоо галтуулын магмын үнэр юм шиг байгаа юм.
За тэгээд ийм хөхрийн үнэр сайхан үнэртж байна. Иргэн тойрон сайхан ингээд ийм ногоон байгальтай. За тэгэхээр нэг юмыг би ер нь айгүй сайн ойлголоо. Доминик улс 70 мянган хүн амтай. Тэгээд энэ улсууд бол саяны хүрхрээг болон өчигдрийн хүрхрээ тэгээд энэ болон за мөн энэ халуун аршаанд бас хэвтэж болдог гэж байгаа юм. Доошогоо яваад. За ийм үйлчилгээнүүдийг бол ерөнхийдөө их сонирхож ирд юм байна. За дээр нь бол ингээд офшор бүс тий. За мөн дээр нь бол энтхийн иргэншлийг авах бол маш амархан. За тийм учраас бол ер нь бас энэ Доминик руу ирдэг хүмүүс ийм зорилгоор ирдэг байх нэ. Тэгээд тэнцэнэс нь харуул бас иймэрхүү ингээд уурс авсан. Тэгээ магадгүй манай монголчууд маань бас дараа ийшээгээ ирвэл яг зүгээр гоё амарч ирнэ гэвэл бол яг л гоё амархаар газар юм байна. Ингээл аршаан твтэл, хүрхрээний доор хөвтэл те. Нэг иймэрхүү гоё байгалийн үзэсгэлэн нам жим хүү амтан хараг байхгүй. Тэгээд за ийм бол 50 сайхан улс юм байна шүү. За тэгээд бас нэг 2 км-ийн зайтай ийм газар байт юм байна. Ийм тикет аваад тэгээд энэ fresh water гэдэг энэ нуур юм байна. Тэгээд энэ нуурын хажуугаар ингэж алхах юм байна л да. Гэхдээ нэвтрэх тикеттэй. Тэгээ алхаад явж хахад энэ нөгөө шувуунууд таарлах юм гинэ. Одоо ан амтны шувуунууд. Тэгээд нэг жоохон алхаж үзээдэх юм. Би өстө энэ улсад жинхэнэ гоё нэг жуулчин шиг аялж байна. Нэг юм гоё сайхан юм ин үзээд. Өө энэ ч тэг одоо яаж алхах юм бэ? Бороо ороод нэл шавруулсан юм шүү дээ. Хаа. За ингэсийг л одоо гардаг байгаа та. Ер нь гэхдээ юу юм байна аа? Байгаль нь үзэсгэлэнтэй сайхан боловч жоохон нэг тийм болигтуу байгаад байна. Үйлчлэгээ юмнууд нь ерөнхийдөө. За тэгэл ингээд сайхан нуурын хажуугаар алхаал шувуу муу дуурчлах шиг байна. Тэгээ ингээд бодвол энэ ой морин ингээд алхаад явах юм байлгүй. Би ч бас халуунаас халгаад байна яг үннийг хэлэхэд. За ингээд fresh water гэдэг ийм сайхан нуур байна. Цэнгэг одоо усны нуур гэх юм уу? Орчуулвал тийм ээ. Одоо ийшээгээ сум заацсан. Ингээд алхах нь л дээ. Энэ ой модон дундуур. За би ч боллоо энэ битүү шавар юм байна. Тэгээ ийшээгээ гутлаа тайлаад алхаад энэ ой модон содон дотор хар халуунд төвг зүгээр ичэнэс нэг сэгээл гарч. За нэг ийм газар бас бай шүү үзэсгэлэнт газар нь. За би сая такси нээж болооч хамгийн их одоо хүн их эргэлддэг те хамгийн их хүнтэй одоо энэ гудамжиндаа намайг буулгачаа нэг хоолны газартай байхад болно гэд ийм газар буусан. Манай хостелээс километрийн зайтай. Энд ингээд Republic Bank гэж байна. Одоо үлгэрчилж ярил ийм л юм байна л да. Одоо эн чинь ингээ ерөөсөө 16 мянган хүн байгаа байхгүй энэ нийслэл хоттой. Ингээ 71 мянган хүн чинь тархаад амьдэрсэн. Тэгээ энэ 16 мянган хүн дотор одоо хамгийн их хүн цугладаг газар нь одоо монголоор ярил нэг суманд нэг юу байдаг штэ нэг хаан банк, төрийн банктай. За тэгээд нэг сумын засаг даргын тамгын газартай. Тэгээ нэг ганц хоёр дэлгүүр мэлгүүртэй нэг жохон хүний хөлийн газар байдаг штэ тий. За одоо яг энэ улсын энэ Роса гэдэг хотын тэр газар юм байгаа юм л та. Тэгээд үнэхээр бас их сонио улс юм байна нэрээ. Хүнч таарахгүй. Одоо л би энд ингээд нэг хүмүүстэй таарч штэ. Одоо энүүгээр л хүмүүс харагдчих. Дөрөвс манай буудлын тэр юм бол эддээ ер нь хөнгөө шүү. За тэгээ ийшээг нь бас юм гудамжны хотолтой байгаа юм шиг байна. За тийм байна. Хоцснууд зарж байна. Будааны үрмөр юм уу? Самар мамар. За иймэрхүү бас худалдаа байдгийм байна. Тэгээ ер нь нэг жоохон хандлага нь ийм юм шиг байгаа шүү. Камерт нэг жоохон дөрвчих юм шиг үлээ. Яагаад гэж юм гэхлээр би ч ойлгож байна л да. 70 мянган хүн амч нөгөө нэгнээ айгүй сайн таньж мэднэ тий. Нэгнээ айгүй сайн таньж мэднэ. Тэгээд энэ камер мембер төрчиж ирээсөө
болдгүй юм шиг байна. Тэр тусмаа энэ хот чинь 16,000 хүн гэдэг чинь бараг нэгнээ бүгд тань шүү дээ. Тэрний хүүхэд, энэний хүүхэд, тэр ингээд. Тэгэд бас ийм нэг зөвөр зовлон байгаад тах шиг байгаамаа энэ чи. Are they parfum? Parfum. Wow. Энэ ингээд Барбадост байсантай адилхан ингээд. Үнэртэй усны үнэр нэг урганлаасаа оруулаад. Тэг энэ бол айгүй гоё л үнэртэй юм байна. Nice. Smells nice. From Mongolia. Mongolia? Yeah. Do you know? Yeah, I know. I met somebody from Mongolia. Yeah. I'm traveling alone here. Sorry? You blogging? Yeah. I'm doing YouTube. Creator? Yeah, content creator. Thank you, my friend. YouTube, TikTok? Yeah, YouTube. Okay, good. Cherry What's your coconut. channel? Can you give me your phone? I can give you. Yeah. За, channel асууж байна. За, channel-ээр бичээд өгчнө. Selmeg vlog. Yes, here is mine. Okay. Thank you, my friend. Excellent, huh? За. Ер нь бол зүгээр гоё тэ ингээд гэр бүлэрээ ч юм уу ирээд гоё тэр хөрхрөөний доор моор одоо сэлж мэлэх тийм л зориулттай юм байна. Тэгвэл бас нэг асуудал нь байна штэ. Энд ингээд одоо аялаа зугаалаад ирлээ гэхэд үйлчлэгээ бараг байхгүй заяа. Янз бүрийн Yeah. Okay. Okay. За камерт өстө бичихдэхгүй шүү л гээл тэгж байна. Паспорт нэгээр Доминика паспорт, ийм паспорт байдаг юм байна шүү дээ. Синхронтой. Thank you sir. Саяныгч бол камерт айгүй эмзэг хандж байгаа үстэй. Бүр босоод эргэж хар зогсоод. За нэг иймэрхүү зовлон байгаад байгаа маа. Тэгээд нэг зүйлийг би их сайн анхаарч ойлголоо. Энд чи одоо жишээлбэл та ингээд аялаж жуулчиж ирлээ гэхэд яг үндэ ингээд үйлчлэгээ бараг байхгүй. Одоо хоол моол идэх гэж айгүй хэцүү, маш хол явна. За тэгээд бол гадуур дотор ингээд суучгаар кофе шоп янз бүрийн тим юм бол ер нь байхгүй шахуу. Тэгээ би бол яагаад байхгүйг нь ойлгож чинь нөгөө зах зээл их жижигхэн те. Тэгээ зах зээл жижигхэн байхаар чинь энэ чинь янз бүрийн тим үйлчлэгээ нээгээд ашигтай ажиллахгүй шүү дээ. Нөгөө гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй. За тэгээд hello. That's the school girls. Yeah. Thank you mom. Take it. You're welcome. Yeah, take it. Is business good? Kind of. Yeah. Business is not blooming, but it's Which are they from? It's China. yes. China. Everything's from China. Everything from China. Yeah, thank you. Yes, you're welcome. China to send some more for me. Yeah. За ингээд хятадын бараа бүтээгдэхүүнүүд бол нийтлэг бүгд гэж штэ тэ ерөнхийдөө. Тэгээ хятад бол ер нь бас юм юу юм. Айхтар юм аа. Ерөөсө жижиг том хүү ам гэлтэхгүй. Бараг миний очисон бүхий л одоо иймэрхүү улсуудтай айгүй юм юу харилцаатай. Им дипломат харилцаатай. Одоо жишээ нь энд юу байдаг гэж байгаа байхгүй юу? Хятадын хөрөнгө оруулалтаар буцалтгүй тусламжаар барьж өгсөн номын сан энэ төр байдаг юм гэсэн энэ хотод нь. Гэхдээ тийш нь бол би очиагүй байна. За тэгээ энэгээр ингээд өшөө алхъя. За нэг хүмүүс харсан чинь гоё юм шүү. Ачаагаа сайхан шинж имснүү зарж байгаа юм ба шүү дээ. Энд тэгээд ийм байгаа заяа. Одоо банан энд ингээд мөнгөөр зарж байгааз. Тэгэхэд одоо энэ нөгөө хөдөөрөө байгалийн үзэсгэлэнт газар руу ингээд тэр хөрхрөө энэ төр рүү явхад бол юу юм бэлээ. Замд ерөөсө битүү банан зөв чөлөөтэй ургаж байгаа байхгүй юу байглаараа. Тэгээд тэр бананыг нь үнгүүч тэр замдаа түүгээд аваад идэж болох юм бэлээ л дээ. Oh, is this a bar? Yes. Oh, yeah. Are you local, sir? Local? No, Dominica? I'm from Dominica, yes. Ah, from Dominica. Is this your bar? Yes. Can I interview? Absolutely. За, энэ юу яасан шүү. Ахгүй өөрөө нөгөө намайг яриа өдөөд тэгээд манай ийшээ орж үзэлтэй харалтаа гэд тэгсэн байхгүй юу. За тэгээ харин энэ чи малгаанууд ямар ч сүйтэндээ
зарж байгаа юм байна. Энэ чинь hello. Ер нь бол ийм дэлгүүр байсан юм ба шүү дээ. Тэгээд паптай. Hello. Have a good day. Бас буу байна чи. Загалмайлсан эцэг тэр чигтэй бич. Хийнээсээ аяг маягтайгаа бүүц навчин тамхи сандал мандалтайгаа амар юм шүү. За мань үнэ бизнесний кафе болон дэлгүүр юм байна. За бас гоё л бизнес эхэлж байгаа залуу байна гэж. Nice place, thank you sir. Thank you. Wow, you are. Yes, absolutely. Yeah, good style. Thank you. За мангар стил гар байна. Энэ бол 10 жилийн хүүхдүүдний юм байлээ л дээ. Эмэрхүү хосхомстой. За өшөө юу байх нь вэ ишээ? За одоо би ингээд музей рүү ороод ирсэн байна. Доминик улсын музей. За газар зүйн хувьд бол ийм уулархаг нэг юм арал байгаа юм. За энэ бол тэгээд нөгөө түүхэн зураг энэ нь байна л да. Тэгээд юу юм байгаа? Бас нэг зүйлийг бид нар их монголчууд бид бол нөгөө бахархах ёстой байхгүй юу? Тэр нь юу гэхээр бидний түүх бол ингээд дэлхийн талыг одоо эзэлж эзэмжсэн ийм агуу түүхтэй тийм ээ бүр хүннүү гүрнээс тэрний өмнөөс ч одоо бас эхэлж ийн гэдэг байгаа шүү дээ манай түүх. Нөгөө баримтууд олдоод байна гэдэг байгаа. Гэтэл энэ улсууд чинь ингээд юу байхгүй юу? Түүх гэд ингээд ярих гэхлээр ерөөсөө л нөгөө Англи Америкчуудын колонд байсан тий. Одоо боолууд байсан. Тэгэл боолууд маань ингээд ерөнхийдөө чөлөөлөгдөл энэ Карибын улсууд ч ерөөсөө тийм л түүхтэй юм л л дээ ингээд арлууд дээр нь л үлдсэн ийм л учиртай юм л. Одоо энэ зураг энэ төргээл харуул бараг л харагдаж штэ энэ нэг Европ. Тэгэл энэ зэлвэл ингээл буучлагдсан байж байгаа юм шиг ийм дүр зураг байна. За тэгээд Доминик улсад ирсэн нь үнэн, явсан нь үнэн гэдэг шиг ийм боллоо. Үнэхээр үзэх юм ингээд дуусч байгаа юм байна. Ингээд хоёр хүрхрээ нуур тий. Тэгээ халуун аршаа. Тэгэл өөр энд ерөөсөө үзэж харах хийх юм байхгүй юм байна. Та эддээ харуулъягээч харуулах юм байхгүй юм байна. Ингээд зах руу нь орлоо, гадуур явлаа. Ерөөсөө хүн таарахгүй чи 16,000 хүн амтай хот. Тэгээ ингээ хоол моол идчихье гэхлээр одоо ингээд манай хостелээс бүр километр хагасын зайтай, баруун 2 км-ийн зайтай хоолны газар. Тэгээ ямар санда хоол моол одоо ингээд өөрөө сайхан хостелтэй хийж идэж шít. Энэ бол ингээд дэлфиний мах байхгүй юу? Тэгэл дэлфиний мах хоёр өндөгтөө ийшээ хийгээл ингээд хутгаал. За нэг иймэрхүү байдлаар хоолдож ундлаа. Тэг нэг гараад гоё нэг юм эйр кондишнтэй кофе шоп мод суугаад гоё амрыг гэхээр ямар ч тийм үйлчлэгээ байхгүй. Тэгээд үнэхээр аимшигтай өөдлөө би энэ Доминикэд улсад. Тэгээ одоо байгаа байдлаа би бол улс орныг тэр яг байгаагаар нь харуулдаг. Тэгээд ийм улс байлаа. Тэгээд бүр хийх юм болтохгүй энд нэг манай нэг Франц буруу байгаа ш. Тэгээд тэрнтэйгээ нэг орой нэг юу яах юм. Нэг жоохон юм ярьж тэгээд нэг энэ Чингис хаан манад тайлбарж ярьж өгөх юм. Тэгээд үнэхээр одоо ингээд ийм л байлаа энэ улс маань. Тэгээд ямар ч байсан маргааш ингээд дараагийнхаа улс руу явах чинь ингээд дараагийнхаа улсад уулзцаая.